Сайн байцгаана уу? Монголын хамгийн анхны харан нэвшилтэй контент бүтээгч Анкавын өнөөдрийн бичлэгтэй минь тавтан мөрөл Sound of the Kane 2 дахь дугаараа бичиж байна. Тэгээд гарчгаас маань хараад ороод ирсэн баг. Тэгээд мэдгүй хүмүүс зориулж эхлэхэд за намайг Анка гэдэг харан нэр бишэлтэй тэгээ контент бүтээдэг ийм залуу байна. Тэгээд гарчигны үед бол за таягны өдрийн талаар яг юу болсон бэ гэдгийг ингээ базаад хурангуулад ингээд ер нь л хөргөх болно. Тэгээд яг бичлэгтэй маань хамт байгаарай. Тэгээд лайка дараагүйсэн лайка дараад subscribe хийгүйсэн subscribe хийгээд яг бусдаа төгөөгээд хүргээрэй. За яг энийг цагаан таягны өдрийг ярихаас өмнө яг энэ одоо хараны бишэлтэй хүмүүс ер нь яг Монголд яг холбоо ер нь яг яаж үссэн бэ гэдгийг ингээ үг төгтгийг ингээд яг тэр одоо үед өдрөөр ярьсан юмнуудыг ингээ хураангуулад яриад өгөө заяа. Харагчдын холбооны төв анх суурай 1964 онд тавьж исэн гэсэн. Тэгээд 1964 онд нь бас Америкийн нэгдсэн улс одоо цагаан таягны өдөр цагаан таягны эрхийг хамгаалах өдрийг одоо дэлхийн нийтэд зарлаад одоо ингээд анх одоо Америкийн нэгдсэн улс зохион байгуулад за 1985 оноос манай Монгол улс хамтдаа нэгдээд за 10 сарын 15-ны өдөр одоо ингээд зохион байгуул жил бүр ингээд зохион байгуулагдаад за 25 он гэхээр одоо 40 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм байна. Надад хэрэгтэй болон та хэдэд гоё ингэ сонирдуулах юм гэвэл хөдөлмөр нийгэм хамгааллын яамнаас хүн ирээд ярихад олон ажил ярьсан зав. Гэхдээ би тэндээс нь нэгийг ингээд юм catch up хийгээд авсан зав. Ягаад гэвэл энэ надад амар хамаатай болохоор тэнгүүд л өмнө нь болохоор юм харан бишэлтэй болон хан хөгжлийн бишэлтэй хүмүүсийг ажилд ерөөсө зуучилж өгөхгүйгээр зүгээр юм ажил дээр гараад ийм хийх ёстой шүү, одоо ингэх ёстой шүү, тэгэх ёстой шүү гэдэг тийм сургалт зөвлөгөөн зохион байгуулагдаад тэгээд ингээд болдог байсан бол одоо энэ жилээс эхлээд сургалт зохион байгуулад зогсохгүйгээр одоо ажлын байранд одоо зуучилж өгөх тэгээд ажлын байрных нь одоо хүртээмжийг хангаж өгөхөөр тал дээр нь ажиллаж байгаа гэсэн. Тэгээд энийг сонсч вау гэж бодлоо. Би ч бас тэгвэл энэнгээр бас юу яаж болох юм байна, ажил хийж болох юм байна, ажил ер нь бол зуучлуулж өгч болох юм байна гэдгийг ойлгож авсан. За нийгэм хамгааллын юм байна заяа. Нийтийн тээвэр болохоор ер нь бол ганц яг нэм амар том юм ярьсан болохоор яг автобусны буудлын дээр одоо тэгсэн байхгүй ер нь харагчдын холбооноос бараг анх 22 онд би хараагүй болоод ингээ холбоон дээр очиод ингээ уулзж байхад бид нэр одоо ингээд нийтийн тээвэр дээр автобус болгонд одоо ингээ гадаа угаасаа ингээд сүүлийн үеийн автобуснууд угаасаа гадаа нь одоо юм спикертэй болсон. Тэгээд ингээ чанга ярихчтай болсон болохоор яг тэрийг дамжуулаад одоо автобусныхаа номерыг нь одоо ингээд хилүүлдэг болгоё гэдэг ийм одоо санал хүсэлт одоо шаардлагууд хүлээ одоо эрүүл явуулсаар байгаа гэж надад хэлжсэн. Тэгээд энэ 25 онд болохоор яг өнөөдөр яг төлөөлөгч нь юу гэж байгаа вэ гэхээр яг автобусан дээр болохоор яг арай болоог байна. Харин автобусны буудлын дээр тийм одоо зарлагч хийя. Автобусны буудал зарлана гинэ. Автобусны буудал зарлаад яг бид нарт ямар хэрэгтэй. Автобусны буудал тэ зарласнаар одоо бид нар би энэ дээр бүр ерөөсөй ойлгоогүй. Тэгсэн чинь яг одоо яг Мобисийн автобусны буудлын дээр тийм одоо тавих гад ер нь төлөвлөж байгаа. Одоо ажлынхаа шатанд явж байгаа гэсэн. Тэгээд очингуут л яхаа Монгол улсын боловсролын их сургуулийн буудал гэд тэгээ байж байгаа юм ааш. Би ерөөсөй тэрийг ерөөсөй ойлгохгүй. Тэгээд ер нь тэрэн дээр манай гишүүд болон ер нь холбооны удирдлагын албаныхаа ер нь бол яг мик аваад амар юу яжсэн шүмжтэй хандчихсан. Бид нэр ийм хүсээгүй. Бид нар яг автобусны гаданд ядч Ч1 Ч2 тэ М1 Н2 М5 гэд тийм дуудуулахыг хүсэж байна. Бид нарт автобусны буудал дуудах ямар ч хэрэггүй. Тэрийг автобусны дотор
дотор талд одоо дуудаг юм байгаа. Тэр автобусны буудлын дээр Mobis 10 дугаар орол 25 дугаар эмийн сан гэж дуудах ямар ашигтай юм бэ гэд ер нь бол амар шүмжтэй хандчихсан. Тэгээд дараагаар нь угаасаа ингээд асуулт хариултны юм тийм цаг ер нь бол явсан. Тэгээд энэ гишүүдээс ярьж хахад бол угаасаа л ер нь бол амар олон хүн юм ярьсан. Гэхдээ тэрэн дээр угаасаа ингээд бид нар харааны бишэлтэй болсон. Тэгэхээр бид нар одоо улсаараа тэтгүүлэх хэрэгтэй. Бид нар улсаас халамж авах хэрэгтэй. Бид нар одоо бараг энэ ус төрснөөр бид нар одоо юм юу яах хэрэгтэй. Бараг хаан хатад болох хэрэгтэй гэдэг тийм санал хүсэлт одоо юм асуултууд тавьж ирсэнд нь би юусоо ойлгоогүй. Яагаад улс одоо бид нарыг одоо ингээд тижэхсэн юм бид нарыг яагаад ингээд заавал ингээд халамжлаад ингээд бөөцөөлөөд одоо ингээд үхүүхтэл нь ингээд тижээгээд байх хэрэгтэй гэдгэн дээр ерөөсөө ойлгоогүй. Ер нь бол санал нийлэхгүй зөндөө юмнууд ярьж исэн гişүүд гэх юм уу иргэд гэх юм уу харааны бишэлтэй иргэд гэх юм ерөөсөө ойлгохгүй. Тэгээд тэр хүмүүс яг зөв юм одоо ингээд асуугаад юм санал хэлж байгаа юм ч байна. Дөнгөдөл амар тэнэг юмнууд ярьж байгаа хүмүүст нь ч байна заяа. Тэгээд ерөөсөө энийг ярьсан ч шууд стресстэй байна. Ер нь бол яг гол point нь ер нь хүмүүс асууж байгаа хүмүүс нь за зам тээвэр болон нийтийн тээвэр дээр ер нь бол амар бухимдлаа хэрэглэж илээ. Би ч гэсэн ялгаагүй ер нь нийтийн тээврийн жолооч ер нь одоо юм зорчих одоо үед ер нь амар тийм доголдол гардаг ер нь амар юм асуудалтай юу гэдэг одоо энэ жолоочийн хариуцлагагүй байдал ер нь жолоочийн юм одоо үйлчилгээ дээр угаасаа л амар ханамжгүй тэрэн дээр болохоор яг нийтийн тээврийн төлөөлөгч болохоор бид нэр сургалт зохион байгуулж байгаа. Гэхдээ тэрийгээ тэгвэл дахиад олон удаагийн давтамжтай оруулъя гэж хэлсэн. Би одоо угаан за. Тэрнээс яг үндэ олон удаа давтамж оруулахаас гадна яг тэр хүний яг юм сэтгэхүйд суулгаж өгөх хэрэгтэй шүү дээ. Тэрийг ерөөсөө яг ерөөсөө манай Монгол улсад ерөөсөө тэр нь ер нь хэрэгжихгүй л байна гэж бодоод байна. Тэгээд хамгийн сонирхолтой үйл явц нь болохоор одоо тэр нэг хандив тусламжийн одоо байгууллагуудаас одоо ирсэн бараа бүтээгдэхүүнүүдийг одоо ер нь бол энийг ганц энэ жил биш ер нь бол жил болгон зохион байгуулж байгаа гэсэн. Тэгээд жил болгон юм ирсэн хүмүүстээ одоо тусламж байдлаар бараа бүтээгдэхүүн өгдөг. Тэгээд тэднээс нь би юу дутах уу авчлаа. Тэгээд tied down unboxing хийцгээе. Жинхэнэ амьдралд хэрэгтэй бүтээгдэхүүнүүдийг өгсөн байлээ. Тэгээд хамтдаа харцгаая. Эхний бүтээгдэхүүн. Бум. За тэр жижигээс нь эхэлчихье. Жижиг сахар. Лавшиг гомон. Цагаан будаа. Би нэг анх яг үндэ юм 5 литрийн боёож ус гэж харсан байхгүй юу. Тэгсэн чинь үгүй байсан билээ. Тэгсэн чинь ургамлын тосл байсан билээ. За хамгийн адаг сүлд нь болохоор горил 10 ил. За ингээд энэ бүгд нийлээд нэг ууттай тэгээд ингээд ирсэн хүмүүстэй гişүүдтэй энэ бол хандив тусламж байдлаар өгсөн одоо бүтээгдэхүүн байгаамаа. Тэгээ өнөөдрийн бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээ комментэнд дараа дараагийн бичлэгээр ямар бичлэг үзмээр энэ коммент бичээрэй, лайк дараарай, subscribe хийгээрэй. Энэ бүтээгдэхүүн бүгд нийлээд ер нь хэдэн төгрөгийн яг бажеттай болж байна. Тэгээд бас бичээрэй заяа. Тэгээд буцаж бичлэгтээ одоо ингээд бичлэгэн дээрээ суугаад ингээд тайдтай уулзах сайхан байна. Гоё юм. Энэ амар гоё юм. Баярлалаа. Like дараарай. Bye. Peace. Okay, cut. Бишэл юу л. Монгол. Yeah.